2020 оны сонгуульд нэр өвч хахад нутгийнхан маань бол нэг 3 зүйл дээр нэлээд аш холбогдол өгж санал тавьж ирсэн юм аа, хүс тавьж ирсэн. Энэ бол нэгдүгээрт бол хойд замыг одоо шинжилж сайхан болгооч, энийг бас улам урт болгооч, өргөн сайхан болгооч гэсэн асуудлыг тавьж ирсэн. Энэ асуудал шийдэгдсэн. Мөн эмнэлгийн шинэ барилгатай болохгүй эмнэлгийн хоног төхөөрөмж ор одоо хүрэлцээгүй боллоо. Энэ бол зайлшгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Энэ бол ажил хэрэг болж бас эмнэлэг маань өнгөрсөн жил бас ашиглалтанд орсон. За 3 дугаарт нь бол 100 гаруй залууч цуглаж бид нар орчин үеийн спорт зохицолтой болмоор байна гэдэг асуудлыг тавьж яасан. Энэ болгоны гишүүний хувьд бол өөр хариуцлагынхаа хувьд бол одоо анхааран ажиллаж одоо хэрэгжүүлэхээ бас тухайн үед мэдгэж байлаа. Ингээд энэ 3 асуудал бол уруулаа бас улсын төлөвлөлтөөр тавигдаж бас тус бүдтэй бол өндөр дүнтэй бүдтэй байгууллагууд. Тэгээ энэ бол одоо ажил хэрэг болж өнөөдөр хамгийн сүүлд усан бассейн бүхий усан бар төслөөр маань одоо ашиглалтанд орж байгаа туйлын баяртай байна. Энд бол бас дорнотын нийт залуучууд ард түмэн баяртай байгаа гэж найдаж байна. Энэ бол нэг 7000 м квадрат бүхий талбайтай ийм спорт зохицолбор 17-15 тэрбумаар ашиглалтанд орсон. Ийм учраас одоо цаашдаа бол Дорнот аймгаас энэ спортын төв дэлхийд нэрээ цуураад явсан нутгийнхаа нэрийг одоо гаргасан ийм сайхан тамирчид төрөн гарнагт итгэл төгс байна гэдгийг хэлэх байна. Тэгээд ер нь тэгээд юм хийж бүтээх авах цаашдаа авч явах нь хамгийн чухал. Тийм учраас аймаг хотын удирдлага энэ менежментээр анхаарч одоо цаашдаа бол сайн ажиллана гэдгийг итгэж найж байна. Анхаараарай гэдгийг бас захиж хэлмээр байна.